Цэвэн чухал хязгаарлагдмал хариуцлагатай компани Цэмтийн үйлдвэрлэлд нөөц бүрдүүлэлтэд төлөвлөгөөний дагуу ханган ажиллаж байна. Цэвэн чухал компани Цэмтийн үйлдвэр нь энэ оны үйлдвэрлэлийн бэлтгэл ажлыг хангаж тоног төхөөрөмжийн техникийн бэлэн байдал болон түүхий эдийн нөөцөө төлөвлөгөөний дагуу бүрдүүлэн ажиллаж байна. За тус үйлдвэр нь Цэмтийн үндсэн 3 бөмбөлөг термтэй бөгөөд хоногт 2500-аас 3000 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай ажиллаж байна. За нэг термин цагт дунджаар 35 тонн цемент үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дотоодын хэрэглэгчдэд авт болон төмөр замын тээврээр тасралтгүй нийлүүлдэг. За өнөөдрийн байдлаар цементийн 1-2 дугаар термин техникийн бэлэн байдал 90% хүрч, цементийн нөөц бүрдүүлэлт хэвийн үргэлжилж байгаа бол 3 дугаар термин их засвар 80% гүйцэтгэлтэй явагдаж байна. За төлөвлөгөөний дагуу 5 дугаар сарын дунд гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар үйлдвэрийн инженерүүд бидэнд мэдээллээ. За өнөөдрийн байдлаар бол цементийн 2 терм бол техникийн бэлэн байдал 90% хангагдсан. Ингээд цементийн нөөцөө бүрдүүлээд ажиллаж байна. За цементийн 3 дугаар терм маань их засвар бол үндсэндээ 80% гүйцэтгэлтэй. Ингээд 5 дугаар сарын дундуур гэхэд бол цементийн 3 дугаар терм маань ингээд ажлын бэлэн байдалд хангагдаад ингээд явна. За түлш түүхий эдийн хувьд клингер 64000 тонн, гөлтгөн 7500 тонн, үнс 1000 тонн буюу 45 хоногийн аюулгүй нөөц бүрдүүлсэн нь үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах чухал нөхцөл болж байна. За тус цементийн үйлдвэр нь 115 ажилтнтай бөгөөд терм, компрессор, савлах гэсэн үндсэн 3 хэсэгтээ ажилладаг байна. За компрессорын хэсэг нь үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаанд шаардлагатай өндөр даралтын шахсанхийг 24 цагийн турш нийлүүлдэг бол савлах хэсэг нь савтай болон задгай цементийн ачаалт борлуулалтыг гүйцэтгэдэг. Мөн 2 болон 3 дугаар термд автоматжуулалтын шинжилэл хийж, аналог системийг бүрэн тоон удирдлагын системээр солисноор технологийн үзүүлэлтүүдийг илүү наривчлалтай хянах, ажилчдын гар ажиллагааг бууруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүтсэн байна. Хуучин аналог системтэй байсан. За одоо тоон систем рүү шилжүүлснээр одоо бүх технологийн үзүүлэлтүүд болон хэмжих хэрэгслүүдийг бол нарийн илүү наривчлалтайгаар харж байна л гэсэн үг. Тэгэхээр энэ нь бол ерөнхийдөө бас давуу талтай ажилчдын бас гар ажиллагааг бас тодорхой хэмжээгээр хөнгөвчлөх, ажлын байран дээр байгаа хүмүүсийн маань ачаалж гэсэн тодорхой хэмжээгээр буурж байгаа. За үүнээс гадна тус компани сүүлийн 2 жилд цементийн уут, савны чанар, өнгө үзмжийг сайжруулахад онцгой анхаарч, ус чигийн хамгаалалттай чанарын шаардлага хангасан савлгааг үйлдвэрлэлтэд ашиглаж байна. За энэхүү цемент чухал хязгаарлагдмал хариуцлагатай компани үйлдвэрлэлийн хүчин чадал, түүхий эдийн аюулгүй нөөц, техник технологийн шинжилгээ хослуулан хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэх зорилтын хүрээнд тогтвортой ажиллаж байна.